Сайн бацгаана үзэгчтэй. Үндэсний өв соёлыг түгээл дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевиз малчин айл нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг үзэгч та бүхэнд бэлтгэн хүргэж байна. Энэ удаагийн нэвтрүүлгийг бид Өмнөговь аймгийн Хамбогд сумаас бэлтгэн хүргэж байгаа. За тэгээд хөдөө айл руугаа гарахаас өмнө бас энэ сум орон нутгийн бас хөгжил дэвшлийг бас гайхан бишрээд явж байна. Одоо та бүхэн харж байгаа энэ Хамбогд сум гэхэд бол одоо ийм сайхан засмал замтай 2 игнэ 3 игнэ сайхан засмал замтай, дугуун замтай, явган үний замтай, орон сууцтай. Одоо ингээд энэ бүтээн байгуулалтууд бол зөндөө өрнөж байгаа юм байна. Одоо ингээд энэ худалдааны төв, соёлын төв, спорт зохицолбор гэдэг Хамбогд суманд тэр чинь том төсөл бол Риотенто компани өрнүүлж байгаа энэ том төсөл оюутлогоо компаниг түшгэлсэн энэ сум бол одоо гайхалтай сайхан хөгжиж байна. Энэ суманд бас ингээд сурч хүмүүжж байгаа, өсөн дэвжиж байгаа залуучуудад бас үнэхээр гайхалтай сайхан боломж олдож байна гэж бодож байна. За тэгээ хөдөө айл руугаа гарахаас өмнө сум орон нутагтай танилцаад дотор нь жоох явж сонирхлоо. Одоо харин та бүхнийг айлдаа өрье. Бидний зочилж очих айл бол Өмнөговь аймгийн Хамбогд сумын Номгон багийн малчин Бум Аюуш гэж айл байгаа. Ингээд та бүхнийг айлдаа өрье. Айл руугаа хөдөлцгөөе. За бид айлдаа зочлоод ирсэн үзэгч та бүхэндээ бас гэрээ эзэдээ танилцуулъя. Хамбогд сумын Номгон багийн малчин Бум Аюуш гэж айлд ирсэн. За сайхан намарцгааж байна уу? Сайхан намарч байна. За дангасаа явцгааж байна уу? Сайн явж байна. Ажил бол өндөр байна уу? Өндөр байна. Толгой сайхан намарч байна уу? Сайхан намарч байна. За энэ жил чарнастай нэг гахалтай сайхан намруулж байна да. Сайхан намарсалж байна. Нутгаар молстой янз багч нь. Өвс ногоо бол янз юм байна. За ер нь дажгүй ер нь жилийн 4 жилүүдийг бол энэ жилүүгээр сайхан л байна. 100 ямар байв? 100 бороо бол нэг баг шаархал орсон. Ер нь тийм их сайн ороогүй. Нодныгийнхоо ухтамчигээр их сайхан болсон. Нодныгийн чийг бас нэлээд сайн үлдсэн баха тий. Нодныгийн одоо 9 сарын дундуур орлоо. Бороо орсон, их бороо орсон, 2-3 өдөр бороо орсон. Тэрүүгээр хачин сайхан болсон. Ногоо эрт идсэн үү? Ногоо эрт идсэн. Ногоо 94 сарын сүүлээс л ногоо идээд мал холлоо. Тэр нь одоо бол мал хувирны их сайхан дажгүй болсон шүү. Сайхан тамиртай болцсон одоо. Сайхан тамиртай болсон. Ер нь бол бахан дээр гавцаа. За ер нь гүйцэд аваагүй ч гэсэн ямар ч болцооны болцсон. Одоо цаг эрт байна бас манай энэ чинь бас арайч болоог байна да. Бас говьруу ч бас арай болоогүй тий. Тий. Намар бас жоохон урт болно. Тэг намар урт болно. Одоо манай энд бол бороо ороход бол ногоо гарах хугацаа байна. Ойрын үед ер нь хур ямар байв? Ойрын үед ер нь хур баг шаархан байна ер нь бол. За. Тийм их сайн орохгүй байна. Гэтэ орохгүй ш бас ганц нэг жоохон дутмаг л байна дээр нь. За. Ингээл ер нь харахад бол ер нь гадуур дажгүй сайхан харагдаж штэ. Сайхан. Ер нь бол идэв шууш бол ер нь дажгүй. Нарийн юм жоохон таарах хүмүүс бусдаар борог өвсвөл одоо бодын хоол бол сайн гарсан. Ойрын жилдээ ер нь иймэрхүү 100 намар болов уу? Болсон ч одоо нодон ч одоо цаг дажгүй сайхан байсан манай энд бол ер нь. Хачаа сайхан байсан. Тийм үү. За гэр бүлийнхнийгээ сайхан танилцуулъя. Бумхаа. За намайг Хамбогд сумын Номгон багийн малчин 5 жингийн Бум Аюуш гэдэг. Миний ханыг Сүхийн Багамдулам гэдэг. Бид тэр одоо ханлаа 20 хэдэн жил болж байна. 2 хүүтэй. За хүүдүүд хаана вэ? 2 хүүхэд хоёулаа оюутлагын туслах компаниуд. Тусдаа ажилтай. Нэг хүн маань гэр бүлтэй сумын төвд амьдарцгаадаг. Бид тэр хоёулаа одоо ингээл мал аж ахуйн дагаал. Бүстэйгээ 3-4 ачтай. За. Өнөр болж байгаа юм биш үү одоо? За. Ямар нэртэй газар намарч байна? Манай хата Номгон багийн нутаг Цагаан эрэг гэдэг газар. Цагаан эрэг. Тий. За. Цагаан эргээр нь буусныхаа ойрхон хэвдэл байна. Цагаан эрэгийн буус гэж. Тэндэл намарч байна. Тэр маань ер нь Хамбогдынхоо уугуул байна уу? Өвгд эцүүд нь ер нь хаагур байсан улсууд байна. Бид хоёр хоёулаа Хамбогдын уугуул байсан.
Бидний одоо ээж аваад бүгд л мал аж ахуйд агсан малч улс байсан. Бас л хамбог цум байна. Сайхан тэтгэврийн сайхан стажууд байгаа гэж байна. Сумын төвд. Сумын төвд. Оо зөө. Зэг хараад тэгээд байдаг. Бид хоёр хөдөө байдаг. Би ихээс 10 бол. Оо яасан. 11 бол. Тий. Оо зөө. Тэгээд нэг нь яг 10-гийн жамаар. Ихээс 10 бол. Манай үнцээс 5 бол. 6 бол. Оо зөө. Дээр айл малч. Ер нь айлын сайхан Ер юм нь биш үү? бүгдээрээ удам дагсал ер нь малчад. Ах トゥ нар бол одоо мал дээр байна уу? Төвөр байна уу? За ер нь голчхон төврүүл байна дээ. Төвөр л байна. Зөө. Одоо гэхдээ би малчад би. Номогийн нутагтж байна. Баянбагийн нутагтж байна. Манай бүр том ихч бол бүр мандлууд малчин байдаг. Тэгэл бусд нь л одоо оюутлагын чиглэлээр л олцоохон ажиллаж байгаа юм да ер нь. Зөө. Энэ хамбог цум чи ер нь оюутлагууд хүн ажилдгүй айл гэж ер нь байна уу? Баг байхгүй юм шүү. Бараг л тий. Тий? За бараг л байхгүй л одоо. Чи өрх болгоноос л бас Ямарваа нэг хэмжээгээр бол оюутлагатай холбоотой л бай. тийм байна тий. Тэгээ нэг хүнтэй уулзаал ярихад нэг айлд очиход заавал нэг оюутлагатай нэг ямар нэгэн сэжмээр холбогдсон л байна. Тагна. Тий. Гэхдээ яг хөө тэгэл энэ том төсөл хэрэгжиж байгаагийнх энэ сум орон нутаг бас сайхан хөгжиж шүү. Одоо ингээд энэ хамбогд сумын төвөр ингээ ороход ч гэсэн бас нэг хэр оргийн сум бас нэг үдэдэний хөгжихгүй л дээ тий. Тэгэлгүй. Том компани боёнд бас дажгүй Том сайхан болж байна. уулуурхай нөлөөнд бол бас тэгээ сум бол харцангуй сайхан хөгжиж байгаа шүү. Сайхан болж байна. Ямар зүг. Тэгээ эн чинь одоо хүн амын өсөлтөн ч гэсэн мундаг юм биш үү? Одоо эн чинь багцаагаар бол одоо нэг сум бол нэг 2000 3000 байд юм шиг байл дээ. Энэ дээр юу дээр сарж байгаа. хамбогч одоо 9000 Тэгээ 8000 гараа. Тэр нь дээр л хөдөлгөөн түн амтайг нийлээд бараг 100000 шууд хөжөөд юм шүү. харин тийм шиг байна. Тийм л юм яригддаг шүү дээ. За малчид ч одоо тэгээд энэ одоо манайхаар ихэл ингээл хүүхэд багчууд оюутлагад ороод ажил төрлийг цалин мөнгөндөө залгаад амьдралдаа өрөө явна гэдэг чинь нөлөөлж л байна гэсэн үг шүү, тийм ээ? Одоо тийм л дээ. Тий. Одоо болж л байна шүү дээ. Одоо тэгэл сайхан орон нутгатаа ингээд гайгүй сайхан ажил хийгээд энэ чи одоо бас нэг төв сургууль газрын одоо хүмүүсийг бодвол энэ чи боломжийн хэмжээний цалин мөнгө авчиж байгаа тий. Тэгээ сум орон нутгатаа ажиллаад амьдарч чинь болж л байна л да. Болж байна. Сум орон нутагч гэсэн сайхан л хөгжиж байна шүү дээ. Дажгүй гоё болж Тэгэлгүй байна. яах вэ? Одоо энэ чинь тэр сумын төвийн тэр гудам, тэр барилга, байшин, тэр Зам харилцаа, талбай, малбай ямар гоё болж байгаа юм бэ тий? болж. Тий. Бидний үед бол бидний нүдээр харахад бол малчтын нүдээр харахад бол бас л хөгжөөл болоод дээшлэл яваал байгаа тийм ээ. Хоёрын сум руу ороход бас гоё байгаа шүү дээ. Оо сайхан. Тий. Яг одоохондоо нэг жоохон бүтээн байгуулалтын ажил Тийм байна. ийм үүтэй. Усаа сайхан болох. Одоо хийж байгаа нь өрт гоё Тэгэлгүй яригдчих шүү дээ тий. Огт хийхгүй газар байхыг бодоход тий. Эсвэл хөлтөө нь хөлгөж хөлгүүн мөлхөж биш Тий. Тэрийг дагаал тэгэл худалдаа үйлчилгээ ер нь үйлчилгээний байгууллага дээр бол хамбогдуулаар дажгүй шүү дээ. Тийм байна. Сайхан болж байна. Тэгээ зам харилцаа ч гэсэн одоо тэгэл Улаанбаатараас ч тэгэл дан Ямар зүг. сайхан засмал замаар тохиол ирж шүү дээ. Тий. 700 км газар одоо саяхан холбогдсон Аранта нэг 10 хэдэн км зам байгаа л сая холбогдсон. Одоо тэгэл манайх зэндээс бол сум орчвол тэгэл Улаанбаатар ороход тэгэл асуудал Торхон байхгүй болчихлоо шүү дээ. Тий. За өнөөдөр танад өнжнө. За. Гэрт ингээд яриа суугаад авахгүй. Гадаа дотор хийх барих ажил юу вэ? Одоо ер нь өдөр ямар ажил хэмжүүлж байна? За өдөр яг хэвдээ тэгэл цаг тутамд одоо малчаал ямар ажил үүргүүцдэг яг л тэр журмаар л явна да ер нь. Ботго малаа услан, хонь малынхаа цаагуур нагуур явна. Тэгээ ямаагаан саана. Оо зөө. Тэгж байтал ирэн ботго дормоо үн инг малаан саана. Зөө. Тэгэл байж байтал тэгэл орой хоолун залган тэгэл нэг. За тэгвэл ажил ихтэй байгаа юм байна. Одоо ингээд ботгоо усалчаар бол ботгол гаднаас явахгүй юм байна тий. Ботго л явахгүй одоо ингээ сая бэлчээртэй явж байгаад идээд ирсэн одоо ингээ уугаад ойр зур ингээл гэрэн ториол бэлчиж байна. Тэгжээтэл ингэн өрөөд ирэх үү? Тэгж байтал инг бол бүр алсын бэлчээрт гарч шүү дээ. Энэ одоо энэ ганц нэг ингээд одоо тэнд ч харагдчихлаа энэ дэр хойнч л харагдчихлаа ямар мод энэ? Энэ хайлс гэдэг одоо манай говьд ургадаг одоо
Хайлаас юм уу? Тий. Хайлс гэдэг л ургам л да. Зүг. Нөгөө цаг маг нь биш үү? Цаг биш. Цаг бол одоо Тоор морон биш үү? биш. Тоорой ч юм бол одоо ер нь их ховор ургамалтай тоорой ч. Манай энд бол бас тоорой гэдэг ургамал бий. Хашаалсан, хамгаалсан ер нь ургуулсан, тордуулсан тийм тоорой бол байгаа ер нь бол. Энүүгээр өдөр бол тэгж хамаагүй хаа зэлүүд газар ургаад байдаг юм шиг байна. Тийм үү? Энэ хайлс бол одоо ингээл хамбогдын нутагт бол дайлангуй энэ ууланд бол их байдаг ургамал. Зүг. Газрын гүнээс чигээр татдаг. Ер нь олон сараар ногоон байдаг хайлс ч ер нь. Тийм ургамал байна. Одоо энэ хайлаас байгаа газар бол ер нь чигтэй байна л гэсэн үг тий? Ер нь гүнээсээ л их чиг татгалын гэсэн ер нь. Зүг. Хавар одоо хамгийн эрт ногоор шүү дээ хайлс ч ер нь. Танаа гадаа буунгуудлын машин айгуу гоё сонирхол татчих штеп. Би нэг дөрөв ярьсан нэг чагичдаг кинонд гардаг шиг нэг би юм бэ билүү. Тэр кинонд гардаг шиг нэг юм гоё машинтай юм биш та. Энэ яг нэг юм өөр зур одоо мал одоо онон суморн руу ийм машин байт юм а пажеро гэж одоо сүүлийн нэлээд сайхан тонголцсон машин байсан юм а. Энэ би авчраад мал хойд унаа тэгээд жоохон муухай болгоц. Ер нь бол их сайхан машин авчихсан. За ботог юунд дээр очлоо. Ботог дээр очлоо. Хоёул ходог руу явах уу? За тэгээд ботог гэсэн чинь эн чинь бас том юм байна шүү дээ. Одоо энэ хаврын ботог юм уу? Өнгөрсөн жилийн ботог юм уу? хаврын ботог одоо хавар 3 сарын дундаас гараад гарсан төлөвд шүү дээ ер нь жилийн. Тийм үү. Тэгээд ийм урд нь том болчтой юм уу? Тэгээд энэ ч одоо ингээл хавар ихээс гарахт нь уяад номхруулаад байж байгаа өвлж уяад одоо хавар дараагийн ээлжийн готолоход лэний ч одоо бэлчээр сул тавь шүү дээ. За. Тэр болтол гадуур малгаатай байна ер нь. Сайн зүг аавн инготгоо номхруулна. Одоо тэмээг ер нь унлаг идэлгэнд хэрэгж байна уу? За ер нь ховор. Бас ховор болсон уу? Унх нь уннаа. Ер нь зөөн бүр. Мөнгө тэмээ унаад ноцоос тараад байхгүй ч гэсэн. Энэ ингэт юм тий? Ингээ өсөлттэй. Нөгөө ботом маань бид эдээс үргээд Харин тэгээд тийш явчлаа шүү. Камераас яах үргээд тэгээд. Энэтэй нэг үе ч одоо хавааны дараагийн үе шүү дээ чинь. Тийм байна тий? Тэ хаваа ч орхигдоод одоо ийм гараар одоо механикаар одоо ийм худалтай газар би одоо энэ баг анх удаа ирж штт. Нэг бол хаваа, нэг бол мотор л байд юм даавал. Энд яг л амар шүү дээ. Нэг эдгэн зөөвөрхөн гадуур байгаа мал хуусалж үе ачхад бол мөнгө хүүхөч такүжрэл энэ ноцоос чинь дараал мал авсалч шүү дээ. Тийм шүү дээ тий. Заавал нөгөө мотор доороос хаад үегаад байхгүй. За нөгөө ботхоо тууж ирэх үү? Үргээ өвчүү. Ботог олон хүн явахлаар цааш наашаа давхгаал. Тугаад ирэх үү? Энэ ч хүүхэд байсан ч усалчих юм тий. Яваад тагаад. Туслахсан биш бүр үргээгээ ачлаа. Жохон зайтай байж ахгүй ирэхгүй байж биднэ. Тэх юм байна. Одоо саагтлаараа барьж уух уу? Тэр хашаанд чийж угаад барьж уяа зэлэлчиж угаад саадгийн зэлэлчиж угаад. Хичнээн саах уу? Нэг 20 гаруй ингэсэн. Зүц. Би нэг инг сааж үтсэн. Ингэний дэлэн чинь ингээд бүр зөөлхөн мэт юм л шүү дээ. Үнэнийхээс зөөлхөн мэт юм л шүү дээ ингээд. Янз л. Атуу хөхтэй инг бас байна. Байх уу? Бай. Тэ ерөнхийдөө байгаа. Нэг хөл дээр зогсоод ингэж яагаад өвдөн дээр хунгаа тавьчаа ингэ саад юм лээ тий. Тэгин. Энд чинь нэг усанд нэг шунахгүй байгаа юм шүү. Өнөөдөр сэрүүхэн болоо тэгж явахгүй юу? Тийм бах та. Их халаа дээр үлээ дээр усан дээр хөвтөч чинь нэрс. Тех бах та. За ямаач ороод ирлээ. Хамаагаас давхар усалчих юм уу? Тэгээд энэ дэрлээ чи баруун хутг руу явах гэж байна тий. Тэ энэ дээр хүрээ дэрсэмж энд нь л усалчих.
Тэмээг ер нь хэр удажж усалдیں۔ Өдөр болгоно уу? За тэгээд янз янз та ер нь сэрүүхэн бол өнжөөд өдөр ер нь өвлийн цагт өдөр бол өнжөөд ч өдөр болгон ч. Суухгүй 40 хондог мондог гэдэг нь үнэ юм уу? Ер нь 40 чамтгууд яг тэгж үдсэн биш. Ер нь хамгийн төсвөртэй амтал да ер нь. Ус чинь дээр нь 60 хоногийн үйл даатгал гэж ярьдаг. Харин тэгж л ярьдیں۔ Тий. Хамгийн төсвөртэй амтал да. Одоо энэ ч хон яманы бас нэг тусдаа омог гэж байна уу? Энэ гавлууд амг гэж бай. Гавлууд омог гэж хон дээр байдаг тий? Тэ хон дээр. Ямаа тийм байд юм уу? Ямаа манай энд тийм омог гэдэг баха тий. Би сайн мэдэхгүй. Тусгай яг тийм батлагдсан омог үйлдвэр мөршөө гэж. Яг манай энд бол хонны хоног гавлууд омог гэж байдаг тий? гавлууд үйлдвэр нэг илүү нугламтай. Тий? Нэг гэж гавлууд бай. Тий? Манай самтгаар нь малай зөвхөн дөрвөн багтаал ер нь хэдэн тэгэл тэр омог тараагаал түгээгээл ер нь хамбогдол ерөнхийдөө тийм тэр хонороо байдгүй тийм омог болцсон хөө. Одоос нь тэгээ хууцхан өдрийг ер нь эцэг мал өдрийг үржил селекц дээр сайн хийж штт. Энэ бол хужаагийн 2000-аад оны үед ч одоо ховооноос анхан салгасан ичэн шүү дээ. Тий, урд явж байхад ер нь нэг ийм айлуудын гашаа машаанд ийм байж идэг шүү дээ, тий. Тэгээ эн чинь манайх нөгөө хилгайлдаа өөрхөн өмнөөс ийм нуцаас ч оруулж авчрал тэгэл сүүлдээ нөгөө гарын уртаа шатдаг улсууд нь янз янзаар хөрөг маркийг өөрчлөлт хийгээд Монголчууд өдр хийгээд тэгээд энээсээ салаад одоо нөгөө моторд орж байгаа нарны энерги тийм юм руу орсон. Одоо ямаа хэлсэн дээр холбоо саачих уу? Санаа. Услаад гадаа өчж байгаа лээ. Тий, тий. Одоо нэг ухан цуг явж байд юм уу өдөж байгаа? Тий, тий. Одоо дэлгэвчтэй хөгөнтэй хөгөнцөн болохоор тий. Одоо ч ер нь эцэг мал өдөр нэг тустай яагаад ухаан байцсан шүү дээ ер нь бид. Тустай нэг айд мэддэг ч малтахаа байсан уу? Тэ одоо манай хамт лав тэгдэг үү? Тийм үү. Яг л зүрхтэй байж байгаа л тэгэл хугацаагаан болохоор дэлгэвч өгнөөг нь аваад. Яачин. Нэг үе чинь бол одоо тэр нийгмийн үеч одоо хууцхан буураа зэрэг бүгдийг тийм тусдаа тусдын ер нь тусдан л байлгадаг байсан хөө. Тусданд хариуцлагатай байдаг байсан шүү дээ. Энэ дан саадган ингээд ялгаад ирсэн байна уу? Ва, ер нь бүх нийт малаа байгаа юм тий? За. Одоо хасчиж байгаа саах ямаага ялгаад авдсан тэгж байгаа холбочтой. За. Энд рүү холбодгоо хашдгоо саахтаа. За одоо ер нь бэлэнчлэх хөрөг ороод ер нь голцоогд ашиг гэдэг. За. Тэгээд холбоо хөгнөө ер нь мэднэ. Манайх бол ер нь 2000-аад онд өдөр бол ер нь Монголын ишгэ хөгөндөг ямаага холбоо цаадаг байсан. За. Одоо тэр сайхан бэлэн хашаа машаа цаанаас чигээ гараад ирэхлээр тэгээд бэлэнчлэх гэлээ шүү дээ. Одоо ер нь бас нэрээ харж байгаад ер нь холбоо цаадаг айл ер нь бас ховор болсон байх шүү бас. Нэг үе чи олон сайхан юм холбоо олон сайхан ишиг дөрвөлдөл өгөнч байлээ. Тэгээ ямар ч гэсэн малчаад бол ямар ч тэр өв соёлон бол өдөр тутамдаа дүгээгээд дэлгэрүүлээд байхгүй ч ямар ч мартаагүй. Тийм ээ тий. Үргэлжлээд явж байгаа шүү дээ ер нь. Өөрчлөгдөлгүүл яг шинжлэгдэлгүүл яг тийм ээ. Одоо тэгээд ганц авч үлдэх хүмүүс ч одоо малцлаа байгаа шүү дээ. Тэгээд юм шинжлэгдлээ өөрчлөлтөө гэхэд одоо маллаж хойг гэж дагдаггүй яг. Гэхдээ бас тэгээд нэг үүлэмжлээ тэгээд авч үлдэх нь малчууны баг үүрэг юм да. Тэгэлгүй. Тий. Мал услах шин бас их бой байдин гэсэн шүү дээ. Тэгэлгүй яг ундаалж байгаа юм чи. Тий. Хөдөө одоо хээр ч гэсэн явж байгаад худаг дээр мал таарал заавал усалж байгаараа гэдэг шүү дээ. Ер нь хаваа татдаг байх ч одоо хөгцүүлж усан дээр очиод хаваа татаагүй явсан хүн өдөр тех дургүй шүү дээ. Харин тэгдэм билээ тий. Өктөр хүүхэд гарan шиг өдөр бүр тэрлүүлдэг байсан шүү дээ. За. Заавал тий.
мал авсалж байгаа хүн дээр очсон бол хаваагийн татчих гарын намраа нэг хоёрт буян болон мал услах чинь. Харин тийм мал услах шиг буян байдгийн тэгээд тийм лээ. Тэмээг хаана энд усалдаг бас. Тэмээг өвд худагтаал услана гадуураа. Олон тэмээ услах чинь бас чанга ажил гэдэг шүү. Услахад бол чанга шүү дээ. Тийм үү? Энэ гайгүй энэ хаваагаар усалдаг үсээ 2-300 тэмээг. Тэгээд чи яг ингээ ходог дээр ингээ байхлаар нөгөө олон тэмээ ингээ бүчээд авахлаар чинь дунд нь бүр сүрдмээр юм багч үлээ. Тэг нэ. Одоо бол энд манай энэ чинь ууландаа задгаа ус илбэхтэй юм. Наал тийм холонгийн татал задгаа ус илбэхтэй. Андаа хоёроор яваад. Тэр холон гэдэг юм чинь ингээд ийм сайр ухаад ус гаргаа уучт юм лээ тий. Тэг нэ. Одоо энэ ус их ойрхон байгаа илбэг байгаа газрыг бол тэгээд холон бол тураагаар татаад тий усан гаргаад уучна. Тэгээд тэрийнх нь үлдэгдийн тэмээ очиж шууд юм л шүү дээ. Тэгээд одоо нөгөө холонгийн шанд гэдэг нь одоо тэр үстэй. Холонгийн татаал гэдэг. холон татаад усан гаргаад байна. Улаан илбэг энэ өөртөө гайгүй л байна. Бороо ногоотой газар явсан байлгүй бол. Гадар бол дахиулт нөөц. Явна. Өглөө хүртэл дээгүүр хэдэд байж л шүү дээ. Тойроод хэдээс алгана. Бэлчээр усны соргогийн мэднэлдээ адууны төрөл юм болоо. Хаан ногоотой, хаан ус илбэг танд л явж. Ханя мөгөд өдрөө дуслах уу? Тэгнэ. Ер нь тэгэл усан дээр л ирэл усалж байна. Өнөөдөр сэрүүхэн байгаа болохоор Малны бас нэг ус руу шонохгүй байна тий. Ер нь алсаараа сэрүүхэн болчихлоо одоо ер нь. Харагч хөдөө одоо энэ чинь 9 сарын донд хүрчлээ. Үүд бол бас нэг айхтар одоо хангаа шиг айхтар хүүтрдэггүй. Бас хүүтрхээ өрөөл хүүтрнэ. Цас мос их унаад явал хүүтрнэ. Тэр урд нь 11 сард иржсэн. Тэгэхэд л би цамцтаагүй гэдсэн юм да. Их л удаахан газар байсан да хамбаг дээр. Хамбогчээр нь Монгол орны хамгийн дулаан зэг шүү дээ. Тийм баг тий. Гэж ярьдаг шүү дээ. Дулаахан. Ер нь бол өвлийн нэг дундад жишээ нь бол нэг 10 дээд тал 15 тэгэл 7-8 тэл байдаг шүү дээ ер нь. Зөө. 10 маравтай тэгсгэл бай. Бас сочор гэнтгээд хүүтрлгүй дөрмөр гараад. Тэгэл бах л да. Тэгээ цас мус их орвол. Тэр ерөнхийдөө бол Тэгэл ер нь дулаа. Тий. Сайхан шүү дээ хамбогдвол жаргалын орно. Ганцуд тэгж болоод тэгж их давтамжтай болоод байхгүй. Ер нь тэгж их хүүтрээд байхгүй. Энэ жил гэхдээ ер нь бас нэг жоохон онцгой сайхан зам болоод нөө. Сайхан. Ер нь гал усны юм гашуун зовлон гайгүй ер нь галбын уул гэдэг чинь ер нь. Манай хүлээг нь галбын ууланд байдаг гэж. Зөө. Галбын уулын гэртэл байдаг гэж. Хамгийн гоё тэмээ энэ суманд байдаг тий. Тэгэл байх. Галбын улаан тэмээ гэдэг чинь. Галбын говийн анган улаан тэмээ гэдэг. Ганга улаан гэдэг чинь одоо. Ийшээ бол энэ цэцэн ороход тэмээний өнгөн шалгуур болчих юм байл шүү дээ. Тэгдэг бохоо. Тий. Одоо зуны цагтын газ гэдэг юм бас их амар болж байна тий. Газ амруу энэ дээр цагаан эдэгээ хийгээд над дээрээ унд цагаан шанаад Энд дээр харин цагаан эдэ боловсруулж болдгоо гэс тий. галын нэгсийг Төлөвлөдөд. төлөвлөдөн. Энэ дээр гал цагаан эдэг хийгээд над дээр чи хоол цагаан хийгээл тэгэл аль айланд нь ашиглана дөө. Энэ ихтэй их гоё. Одоо чи ингээд юу юм уу? Шар шавраар ингээд хийж юм уу? Тэг шавраан шар устай зуураад тэгэл Янд нь гадаг шаа тий. янд нь гадаа энд нь болохоор юу төмөр суулгацсан. Зөө. Гэр дотор доо халууд өгöd авахгүй бас зүгээр юм тий. Энд дээр л гал мэдэгдэн. Энд дээр Одоо яг чи таваа тавьчих юм уу? Тавааг нь цагаахан чиний да. Энд дээр юу ч хийсэн гал мэддэхгүй. Тийм байна тий. Зуны цагч бас ингээд энэ голд ингээд 100 тавьчаал гал төлөгч бас. Байц суух ярихгүй болно шүү тий. Амар. Энэ одоо ингээд ямар түнш төлд энэ юу нэ? За мод даргал Энэ мод нь юуны ямар мод юм? хайлаас. Нэг үжирсэн хайлаас ингээд үжирд юм Үжирсэн тий. хайлаас.
Арцаа буцалга нь юу байх юм уу? Арцсан буцалга. Тогоор ирэх юм уу? Тогоо нэрэд Энэ нэг тэгэд юуны арц юм? ингэний арц. Ингэний арц уу? Яманы арцыг бас чанах нь нэрнэ чанана. Ингэний нэрмэл чинь өдөөс айхтар хүн согтоодог гэдэг байгаа. Ингэний нэрмэл сайхан ингэний цэнхэр. Чимээгүй цэнхэр гэдэг байгаа тийм. Чимээгүй байж байгаа хүн согтоочдөг гэдэг байгаа тийм. Чимээгүй цэнхэр. Сайхан шүү дээ. Энэ бүрхээр ихч бас л чамиг хийсэн байх шүү өнөөдөр. Өнгөн цагаанаар ингээд тавлж хийсэн биш тийм ингээд Тэгсэн. хадаж хийсэн биш шүү дээ. Ер нь цагаан дээр ямар цагаан дээр боловсруулж байна? Цагаан дээр ингийн сагаад туруу даарц. Ямаагаан сагаад болохоор ээзгийн бислэг, тараг. Тэгэл ахуй хэрэглээндээ хэрэглээл. Зүгээр хэрэгцээндээ л авч байна уу? Тэгж байна. Борлуулж байна уу? За борлуулалт бас жоохон байгаа. Гэтэ өвөл бол ингэний оромг нь гүйлгээ те. Ямаагаан зундаан саагаал ингээ өвөлдөө саагаал. Одоо ихтэй ингэ сааж байгаа юм. Ингээ сааж байгаа. Чи юу яд юм бэ шүү дээ? Танаас тэгдэг одоо ингэ тал нь ботголоод тэрийг ингэ саагаад одоо ширгээр гэдэг юм яа. Тэгэхэд зөрүүлэл нөгөө нэг дараа жил нь ботголсон ингээ бас саагаад эхэлдэг юм л шүү дээ, тий? Тэгэл жил дамнаа сааж л идэв юм л шүү дээ, тий? Ингээ. одоо саасаар байгаад 3-4 сар хүртэл одоо эднү шин саагдчихна. Тэгэл дараагийн ботог гараад 6-7 сараас эхлээл үргэлжлүүлээ саагаад. үргэлжлээл сайлаа өгөндөө. Ойр тийм тогоо тавьж байгаа айд очив юм биш үү бас тэгээд. Заамт нь ямар байна гэдэг нэг халуун ярих хийгээд өгдөгсөн. Одоо тэгэл тогоо тавиад дуустал суух нь шүү дээ. Одоо тэгээд Тий. амсганд бол одоо ингээд тогоо тавиад хэд усаар ах уу? 2. 2 усаар ах уу? Уяад энэ сууж байгаа дамсаад. Энэ ороод байгаа дагууг чи юу гэдэг лээ? Ороолтол гэдэг үү. Ороолтгүй өөр нэгтэй байдаг санагдаад их нэг. За дээдлийн төмпөнгийн бол Жалавч. жалавч гэдэг тийм. Бүрхээр жалавч голын төр тавьсан байгаа Дүүжин. дүүжин. Энэ ороолтыг нэг өөрөөр хэлээд идэг санагдаад их юм. Юу гэх юм бол бид манай энэ л ороолтол Ороолт гэдэг үү тийм. гэх юм бах та. Яа. Би гал асаах яах вэ? Галаа ингэж асааш Оо, гал тасаах. асаач юм. Одоо нэр юм нэг бийтэй болцсон юм ингээд. Хамаарлцсан байна. Газарласаа хөөж. Энд рүү чинь аргал энэ төр түүх үү? Түүнээ түүн. Аргал хөр. Ингээл галан цааш явал энд гал мэддэхгүй. Тийм байна. Нааш одоо чинь цаашаа сороод байгаа юм шүү Тий. тийм. Ингэний хоормог л гэдгийг ингэний хоормгийг ер нь яаж гаргаж авдгийг? Ингэний хоормыг ингээс агаал тэр хувиндаа хийгээл бүлээл гаргана да. Тэр Бас айраг шиг ингээд бүлэх үү тий? Тэгин. Тэгээ буцалгаа хийн, хоормог хийн. Буцалгаа гэдэг чинь гоё юм байна шүү тий. Хоормоггүй л арай илүү хүн ойлгод юм аа. Буцалгаанаасаа илүү юу? Буцалгаа чи ер нь айраг юу гэсэн үг? Ер нь хоормог чинь тий. Хоормогоор шүн авч болно. Зүгээр айраг аранч авч болно. Хоормог нь ихтэй бас нэг жоохон буцалгаагаа бол жоохон эсцэн байдаг уу? Тэгнь. Тийм бах тий. Гэтэ өвөл тийш бол гоё болно. Одоохондоо бол жоох эсэх магадaltaй. Халуунд. Хүмүүс ч айраг гэхээс хоормог гэж хэлээрээ ойлголт. Тий. Хоормог гэж яриад байдаг тий. Буцалгаа ч их гоё юм байт юм биш үү? Тэгээд Гоё. уухлаар тэр хүний биений хөлс мэс хий хуу гадагшлаа тий. Ингэний хоормог чинь Янз хүмүүс сахарн дууж байна. Сахартай хүмүүс их авдیں۔ Хаван буулгана гэж аавн хот орноос хүмүүс авдیں۔ Юм уу? Одоо хоормог гэдэг чинь ер нь бас тэгээд яг зүгээр ориг айлаасаа орно олтгоо байцсан юм шүү. Дандаа нэг үйлдвэрийн аргаар хийдэг болсон нэг савлгаатай бодлоо Ориг болсон шүү. айлаас аваад тэг үйлдвэр юунд хийчих байгаа л да. Тий. Тэгж байгаа. Говь руу явхлаа хүмүүс ингэний хоормог авчраараа гэж захиал идэв шүү. Бедусаас аваад тэгэл үйлдвэрлэл савлаад янз бүр болгол зарчиж байгаа байхгүй юу? Тийм баг тий. Тийм би давхар мохор хүмүүс ч бас айгүй их авдаг юм шүү. Авдаг. Нэг хүүхдийн шаардлагатаас тий шаардлагатай бас их нөлөөлдөг. Тэгээд тэр чинь бас нэг их хамтд юм байна л да нэг жирэмсэн уусууд чинь. Тэр мэрэндээ их авд юм тий. шаардлагатан дуудаг гэдэг их бод.
За нэг чимээгүй синхэр гэдгийг чи одоос дууж үзэх юм даа. Ингэний хоормог гарна, нэрэм гарна, аарс гарна, ааруул гарна ингэнийх болохоор. А ямааных болохоор бяцлаг, ээзги, тараг, хурууд, сүү бас олон төрлийг очиж байгаа байхгүй юу? Тэр болгоныг хийнэ ямаагансаагаад. Тэнд ганцаар амжиж гин үү? Амжихгүй шүү дээ. Хоёулаа тэгэл яваа шүү. Ахвал тэгэл гадуурх ажиллаа амжуулаад та бол тэгэл дотор ганцаараа л үзэж тарт юм шүү дээ. Ямаагансаагаад ингээс аачаал тэгэл цагаа идэгэ борлуулаад тэгэл болд юм аа болд юм. Танайг би бас түрүү ингээл анзаараад ер нь ховнцор сав ер нь байхгүй байна. Хунцас сар ер нь их хэрэглэхгүй гэж бодож байгаа. Нэрж тэгэл энэ 40 бета дандаа юм зөв хэрэглээ байна л да. Одоо ч хүмүүс бас нэг хунцар савнаас бас жоохон татгалзаад байдаг болсон юм шүү дээ. Тэгээ би харж байсан одоо ингээл зарим ойл очиж тэгэл нэг юм 20 канастр 30 канаструуд ингээд байж идэг цикр савнууд. Айрган ч гэсэн манайх модон хувь хийж байгаа шүү дээ. Тий. Модон юутай гоё юм биш үү? Модон юм зөвлөдөө тий. Одоо бас ингээд хүмүүс гэсэн бас үлгэр авах хэрэгтэй. Одоо ч тэгэл цагаан эдээгэн зарахын тулд одоо цэвэрхэн зарахгүй бол тэгэл тий шүү дээ. залхагд заван байвал бас хүн авах дурггүй. Хунцар савнд хийх бас дурггүй. Ундааны савнд хийх бас дурггүй. Хот руу хүмүүс их л ирэлттэй байд юм л шүү дээ. Танаас зөвхөн сумандаа борлуулчихдаг. Сумандаа борлуулчихдаг. Хотоос хүн амтаа авъя гэвэл унаанд хийгээл явуулчихдаг. Тэгээд энэ жалавч руу усыг би усанд явж энийг одоо юу байна? Нэг халахаар усыг. Халахаар нэг үү? Ус бэлэн байгаа юу? Хотод явж иргүү? Бэлэн байгаа. Байгаа юу? За. Сан бэлэн байгаа. Одоо энэ дундаас ер нь хичнээн ямаа барьж холбох юм. Ер нь үү? Тий, ер нь бүгдээ Ер нь саадаг 200 юм аа. 200 юм аа. Хүүх тэгээ өнөөдөр сааж барах юм уу? 200 юм аа. Одоо ингээ яг нэг ишгэн тустай байгаа учраас одоо их дэлэн чинсний жоохон түүсгээд явахгүй. Тэгвэл ороо нар шиг гэдэг турал байж шүү бүгдийг. Тий. Тэг. Ишгэн тустай байхлаар ер нь одоо бас нэг жоохон ширэг тал руу болж байгаа юу? Тэг. Тэгэх бах тий. Одоо тэгэл Нашаа. Жаад ганцныгийг барьч тэгээд. Аль сай. За дэлэнгийн харж байгаа л барий тий. Дундуур нэмээд арайд үл бааш. Тэр дундуур нэмээд арайд үл. Таргайгүй. Танаа ямаанууд ч бас нэрээ бирхгүй юм байна. Энэ 90 ямаанууд бүр янзын том юм биш. За болох уу доо. Сах уу. Тэгвэл За. Хүн гацсан. Одоо яг нөгөө хуучных шиг ер нь бүгдийн сааж ингээд нэг цагаан үедээ бас ингээд бүтэн боловсруулдаг айл бас цөөхөн болсон байна шүү. наач богод нь. Өөрсдийнхөө хэрэгцээнд л тааруулаад саадаг болсон байна тий. Тэгвэл чи тэгээд ямаага яах вэ? Цаг заваараад яана нөхөс тэгэл нөгөө одоо ингээд 200 юм өдөржин санагд байх. Болоо хувиа ямар болоод агчих. Би Хувиа. би яах вэ? За болоод агчих. Цагаан хөнгө цагаан. Юунд дэр байгаа? Тэрэн чекам дэр байгаа. Тэгээ бүл муутай болохоор ч одоо бүлтэй бол одоо нэг нь инготоо ягаад нөгөөдөл нь ямаагаа сааж өгнө гэсэн Тийм тийм. шүү дээ тий. Тэгээд болцоогоор л ингээд Одоо хоёр бол ингээд ямаа саан, дээрээс нь ингээ саан одоо хоёулаа л хүчрэлтэхгүй байна шүү дээ. харин тийм. Ингэний цагаан идэж яарнаас цав цаан байт юм лээ тий. Тэгин. Яг тийм нэг нөгөө үнээнийх өгрөгч бол ингээд нэг юм шаргалтаа л байдаг шүү дээ. Ингэнийх ч болсоо цав цаан байт юм лээ тий. Ингэнийх л одоо тэгэл сэрүүн нутцмал улмал гоё цайраал цагаарал. Гэтэ их зузаан тий. Өрөм өрөм. Тэгин ингэний оромч одоо өдрөө сэрүүнаад ирэхлээр л сайхан тогтнөрөм. Ямааных бол одоо яг жинхэнэ гоё тогтдог. Одоо янзанаар байгаа. Янз. Ингээ ер нь хэдэн сар үрцээд тий. Ингэ чи одоо энэ хавар 3 сар төллөөл тэгэл нэг ботгомдоо номхруулж гоо нэг 5 6 сар. За 6 сар цаг гайгүй 6 сар гэл цаг таарах хүн байвал тэгэл 7 8 сар гэж сааж эхэлнэ шүү дээ. Тэгэл хойтой хавар дараагийн нөгөө ээлжний ингэ утгалгын багцаанд л эдгээр ч одоо торомтой ингээд өдрөө сааж л байна шүү дээ. Ер нь бол бараг жил дамнаа саачт юм. Тэгэж шүү дээ. Ер нь 13 4 сар сааж байгаа шүү дээ ингэ ч юм. Зөө зөө. Тэгээ инглиш чинь
Тэр том мантаас чи жоохон суу гард юм багч үү тий? За ер нь л 3-400-ийн дундаж тэ. Харин тий? 500-ийн дундаж тэ. Да ерөнхийдөө бол ер нь 500 л дундаж тэ байдیں۔ Тэгээ тэр дотор чи 500 саадагч байгаа. 300 саадагч байгаа. Литр саадагч байгаа бах тий? 2 литр саадаг байгаа шүү дээ. Би яг энэ хамбогдыг айлдачиж инг сааж үтсэн. Их л зөөлөн дэлэнтэй тэгээд ингээд жоохон суу гард юм билээ. Тэгээд нэг багцаагаар бол нэг 300 грамм орчим гараад байгаа юм да. Тий? 300-аас 500 оронд л гарна. Тий. Одоо багмагч цагаан эдэг ер нь боловсруулж байгаа юу? Хийж байна. Ямагаан саад ингээд саад. Хэрэгцээндээ боловсруулж авч гинөө. Цагаан эдэг мэдээ хатшаа борлуулж гинөө. Ингэнэ цагаад хуруу ариг шүүгэл боловсруулаад. Боловсруулах нь боловсруулаад, борлуулах нь борлуулаад. За яг өөр хүн байна. Би нэг саалцгүй яах вэ? Гэрээ суваа өдрөх юм уу? Цагаамар жижиг хөөнө. Зөөх. Гэхдээ юу яа тийм л ямаанд идэлэн чи ингээд нэг жижиг юм хэрэг гэлээр хуруу ингээд шүрмс татах гад хуруу аяг тийм билээ. Тэгнэ. Тэгээд юм жижиг юм чи ингээд ахлаар чи ингээд байнгын саадаг усуулчул ингээд сурцсан байдаг тийм. Ер нь ингээс ахсан гэдэг. Ер нь ямар ч ажил ер нь хийхгүй нэг хэд оноотлоор л жоохон тийх бах. хүн чи атар болох таамархан. Тий. Хорооны шүрмс татах гэдэг зовсон тийм. Нэгэн доошо гівчгэр нөгөөдөлөө боож алчих гэдэг юм шүү тий. Тэгээ дундуур нямаалмаа ороод байвал. Тий. Устаар л ингээ яваа холбоо сахч бол амралтай холбоочвол. Танаас бол ер нь бол хонио цөөлцсөн ямаа голцсон юм байна тий. Тэгээ ер нь хон цөөхөө. Ямаа дээл. Шилний эдэг үлдээчээд байж байгаа. За. Энэ одоо яг нэг гавлууд домгийн хонио. Тий. Ер нь бас нэг жоохон тийм урт харагддаг юм билээ тий. Тэгээ нөгөө илүү ногломтой гэдгээр урт харагдана. Хамтлаа ууцсаатай. Ууцсаатай, сүүсээтэй. Тий. Ийм хөх халаг толгойтой хони их шүү тий. Энэ хоцсон тийм юм уу? Энэ хөх халаг хони хөх халаг тий. Одоо ч юм хүмүүс ингэдэг ийм зүсээр нь ижилсүүлж малаа их яадаг болж. Тэгин. Тий. Халзан юм аа дээр. Халдсан болгодог байна. Эсвэл зүсийн нэг болгодог юм байна. Манайхад хар ямаа дийлэнгөөс одоо тэгэл ийм улаан ахунд ер нь улаан голдууд болоод байна. Ер нь хар ямаа төсвөр юу сайтай шүү дээ. Тийм баг. Цагаан ямаа гэдэг нь цагаан ямаа чих хурагдав. Тэгэхээр ноолор юу ямар вэ? Ноолор дажгүй. Ер нь ноолорын гарч ер нь дажгүй шин. Гэтэ энэ ер нь ингээ харахад их тийм биерхүү том ямаа юм байна. Тэгэхээр ноолорын гарц мал зүр нь гайг бах тий. Ноолорын гарц гайгүй. Ер нь их баггүй нэг 500 дундажтай л яг барьчдаг. За. За, говийн нэг өдөр дууслаа. Одоо бум ахында ярьж бас нэг өдрийг сайхан өнгөрөөлөө. Захан гэртээ зочиж хүлээж авсан бум ах багмөгч хоёртаа маш баярлалаа. За баярлалаа. Та үдчихсэн баярлж байна. Энэ жил ер нь их сайхан жил болж байна. Тэгээд одоо энэ чинь зуны өшөө намрын ихэнх сар бараг дуусч байна уу? Намрын ихэнх сар дундаа ороод явж байгаа. Дундаа ороо явж байгаа юу? Дундаа л орж байгаа. Тэгэхээр чи намрын сар гарцсан байхад ч одоо ингээ сайхан зунаараа сайхан ингээ сайхан ногоороо байж байгаа чинь сайхан биш. Танаа нутагт бол сайхан намар болж байгаа юм байна. Одоо сайхан урт сайхан намар болоосоо да тийм ээ. Тийм ээ. Тэ. Тэгээ сайхан эргэж уулзах ирэл тавья. Одоо тэгээд юугүй өвөл хаяанд ирлээ тэгэл өвлийн сайхан өнтөд авч орон хавартай инх сайхан залгаараа да. За баярлалаа. Эрүүлэг сайхан мөхнө үсэ. За та бүдэд ч гэсэн манайхаар зөвшөлд малчаалыг тэгээ танилцаж яриа өөрөө хийж нэг өдрийг өнгөрөөсөнд манай гэр бүлийн зүгээс баярлж байна. За баярлалаа. За та бүдэд ч гэсэн тэгээд ажил амьдралын бүхий сайхан мөхнийг хүсье. За баярлалаа. За тэгээд бид одоо нэг орсон бараа арилж ирсэн гэж буцдаг гэдэг шиг одоо бид бас буцах замдаа орё да. За тий. За тэгээд нэвтрүүлгийн дөрөв өндөрлөе. Үндэсний хүсэлийг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевиз малчин айл нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг үзэгч та бүхэндээ хүргэлээ. Энэ удаагийн нэвтрүүлгийг бид
Өмнөговь аймгийн Хамбогд сумын Номгон багийн малчин сумын авраг Гум аюушхаас зорж ирэн бэлтгэн өргөлээ. Ингээд эх 7 хоногийн 5 гарагт шинэхэн айлтаа шинэхэн зочнтой үзэгч та бүхэнтэйгээ эргээд уулзгалнаа. Түр баяр та. За баярлалаа баяр та. За. За баярлалаа. Баярлалаа.